За 16 дараа хожигдсон манай хотын баг маань эцэст нь нэг хожил авахтаа бүр Йокичийн career high хийсэн тоглолтын дээр хожил авсан. Тэгээ манай Jordan Poole маань баг Prime Jordan Poole тоглолтоо хийсэн. Тэгээд ер нь бол дажгүй байна. Гэсэн хэдий ч одоо дараагийн тоглолтын дээр нь Memphis хожигдсан байгаа тий. Тэгээд Denver гэснээс та нар энийг харсан уу? Энэ хайлац. Curry бүр ингээд гуглж байгаа. Тэгээд уусаа ялчгүй MVP нэгээр явж байгаа Jokic. Тэгээд энэ үлрэлт одоо хийдэг юм хийж гэн гэхдээ тэр нугасаа байнга ер нь бол амар тийм галзуу статус өгдөг шүү дээ. Тэгээд тэрийг хийсээр л байна. Тэгээд энэ яадагч фейк үү те. За манай Jam Round маань дахиж тоохгүй гэсэн ер нь бол мэдээлэл гаргасан. Тэгээд энэ нь бол гимтлээс ер нь бол зайс хийж байгаа гэж өөрөө хэлсэн. Ерөнхий бол Rose өмнө жил Memphis точ Jad ментор хийснийг бүгд мэдж байгаа. Тэгээд тэрнээс улбаатай ер нь бол дахиж тоглолт. Тэгээд тиймэрхүү одоо хүч гаргасан тийм амар тоглолт хийхгүй гэсэн тийм. Тэгээ гэж хэлсэн ч энэ тоглолт яг юу вэ? Энэ бол бүр яадаг тоглолт тий. Бүр ер нь надад бол Dominic Wilkins-ийг яг санагдуулсан. Тийм. Бүр амар тоглолт байсан ёо. Тэгээ би Sacramento Memphis хоёрын тоглолтыг үзээд нэг зүйлийг амар гайхсан л та тий. Одоогийн NBA бол үнэхээр софт болж иж. Тэгээ энэ алдаа муу юм уу тий гэж. Тэгснэ ингээд яг талбайгаас хөөчөж байгаа байхгүй юу? Энэ бол энэ үлрэлийн хамгийн тэнэг тийм eject тоглолт байлаа гэж би бол харсан. Арайч тий. Нэрэ. Ямар ч утгагүй тий гэж. Тэгээ KD байхгүй бол Suns тоглолтыг төгсөх хүн байхгүй гэж би юу хэлээдсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан одоо Pelicans-тэй Suns тоглосон байгаа. Тэгээд тоглолтыг бас л төгсөж чадах хүн байгаагүй. Booker төгсгөлд нь юу нь бол алдаад тэгээд хожигдсон байгаа. За тэгээд KD-гүй Suns явах уу явахгүй юу эсвэл одоо KD тэ энэ багийг ирснээр кондитер болгож байгаа юу? Та нар одоо тэрийг комментсыг бичээрэй гэх юм уу тий. Тэгээд үзэл бодлоо бичээрэй. За энэ үлрэлт Бостонгийн хувьд бол Jaylen Brown-ы revenge arc нэгсэн байгаа. Тэгээд эхний хэлцээнд Stewart-ын дээр тогсон. Тэгээд дараа нь Giannis-ийн эсрэг layup хийгээд тэгээд Giannis-аас өшөөгөө авсан. Тэгээд Giannis ч угаасаа энэ үлдэлт нь зүгээр өнгөрөхгүй очоод тоходоод амжсан. Тэгээд Jaylen Brown техник аваад дууссан да. За тэгээд Trae Young сүүлийн 5 тоглолтод 19 оноо 11.6 assist өгсөн байна. Энд Steve Nash-ийн MVP авч ирсэн үлрэлттэй бол маш ойролцоо тоглож байна. Тэгээд Lakers-ийн эсрэг 20 assist өгөөд хожил хөтлсныг та бүхэн мэдж байгаа. 30 хэд он авсан байлаа. Тэгээд яг ингээд Lakers хожигдсан чинь манай нэг найз групп руу орж ирсэн ээ. За Lakers явахгүй юм байна гэсэн. Тэгээд энэ тоглолтын дээр Lakers муу байсан уу эсвэл Trae үнэхээр сайн байсан уу та нараас юу гэж бодож байна те. За тэгээ нөгөө талаас нь Luka Kempless ирээд 30 оноо 9.4 rebound, 8.6 assist, 3.2 steal дундалж байгаа юм байна. Тэгээ ерөнхий бол MVP-ийн 3 руу ороод ирсэн. Хоёрт Giannis үлээ. Тэгээ Luka мэж шүү дээ те. Тэгээ би энийг хараад Luka steal те ичэд үзүүлсээр байна. Тэгээд энэ янзаар MVP авал би бол баярлна. Тэ Luka 2 MVP-тэй байх хэрэгтэй байсан шүү гэж бас би боддгоо тий. За тэгээд Detroit энэ жил бидний мэддэг тийм loser Detroit бол биш байгааг хүн болоо харж байгаа. Тэгээд Detroit бол энэ жил маш хүчтэй өрсөлдөж байна. Play-in дээр арай ороогүй байгаа ч ер нь яванда play-in дээр орох харагдаж байлээ. Тэгээд тий энэ бол Cade бол маш сайн байгаа. Дахиад triple double хийчихсэн. Энэ удаад маш амар triple double хийсэн. За тэгээ бидний одоо дуртай тоглож Evan Mobley Charlotte эсрэг career high хийсэн байгаа. Тэгээ Evan Mobley бол энэ үргэлжлэлд маш сайн тоглосноор ер нь Cavs ийм амжилттай явж байгаа гэдэгт бол би 100% итгэлтэй байгаа. Тэгээ Evan Mobley-д баяр хүргэе, Cavs-д баяр хүргэе ер нь бол сайн амжилттай явж байна. Тэгээд энэ янзаараа амжилт үзүүлээрэй. Cavs-ын фэнүүдэд ч гэсэн баяр хүргэе. За тэгээ өчтөр Draymond-ийн карьерийнх нь хамгийн гоё мөчн өчтөр болсон. Тэгээд Draymond McTenance-ийг постерсон. Тэгээ араас нь Night гэдэг те Curry-гийн celebration-ыг хийгээд Minnesota-г харж унтаа гэд хэлсэн те гоё байсан. Сэтгэл хөөргөсөн. За тэгээ MVP Embiid маань эргэн ирж байна. 31 оноо авснаар өчтөр эргэн ирэлтээ зарлж байна. Тэгээд Embiid ингэж тоглоод байж та хитэн тоглолт өнжсөн байгаа байлаа те. Ер нь бол 65 тоглолт хүрэхгүй болсон те. Явандаач. Тэгээ энэ жил угаасаа амжилт үзүүлэх байхаа. За тэгээ би Dota-ийнхэнтэйгээ л яг ингэж тоглолдог байсан юм да. Яг Dota-ийн хүмүүстэй 70 дээр ингэж сакс тоглохдоо яг ингэ дээрлэж тоглолдог байсан. Тэгээ дээрлэгийн цаашаа ер нь бол нэг юм хөө тоглолдог байсан. Тэгээ Wemby бол яг л тэгж тоглож байна.
нэг ах нь ирээд заал авч байгаа юм шиг тий. За тэгээ бичлэгний төгсгөлийг Йокичээр дуусгая. Тэгээд энэ хүний ч одоо юу хэмтэй тий ямар хүн гэх үү одоо тэгээ хүн лав биш юм да Йокич бол сагсаар бол тэгээд Йокичийн карьерийн төгсгөл баг MJ-с илүү яригдах магадaltaй гэж хүмүүс яриад байгаа юм лээ. Тэгээд та нар яг юу гэж бодож байна? Тэгээд би өнөөдөр та нараас амар их асуучлаа гэдэг sorry та нар хариулаад өгвөл бас баярлалаа шүү. Тэгээд Йокич Атлантаг бол бүр нэлэг гуссан. WWE-г 40 оноотой 48 билүү. Тэгээд агуу юм аа. Тэгэд өөрийн үед бол нэг NBA-д нэг иймэрхүү зүйлүүд болж өнгөрсөн байна. Тэгээд би өөрийн үед бас амар их завгүй байгаа. Тэгээ янз бүрийн одоо юм хийгээд тэгээд лайк болон сабадараарай. Тэгээд баяртай. Одоо ер нь цаашдаа ер нь бол цаг алдлуу хийж гинэ, амлаж гинэ. Тэгээд баяртай.